Үндэс нь газар туяатай, үзүүр нь тэнгэрээс сойгоотой. Мод гэдэг амьд бодгал. Тэрбум мод үндэсний хөдөлгөөн нь 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, арчлан хамгаалж, ургуулснаар ойн санг 9% хүргэж, цөлжилт, газрын доройдлыг бууруулан, хүлэмжийн хийн шингээлт, усны нөөцийг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, ногоон хөгжлийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа билээ. Энэхүү зорилгын хүрээнд энэ удаагийн тусгай нэвтрүүлэгт засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оян газар болон оюу толгой компани хамтран зохион байгуулсан хангайн бүсийн ойжуулалт, туршлах судлах аяллаа тэмдэглэлийг хүргэе. Энэ газар болохоор их онцлогтой газар. Та бүхэн Сэлэнг аймгийн одоо бүс нутгийн энэ хэсгийг аваад үзэх юм бол Хинтийн нурууны баруун хойд хэсэгт байдаг. За Монгол улсад аврагдаг одоо 5 зүйлийн шилмэс мод байгаа. Бүгд энд ургадаг. За сүүлийн хэдэн 10 жилийн хугацаанд бас төмөр, ялангуяа төмрийн нөлөөгөөр энэ хэсэгт бол тэгээ хуурайшийн нөлөөгөөр бас энэ гацхуур, жодоо, хушин хувьд бол бас нэлээд тийм юутай доройдолд орсон ийм байдалтай байж байгаа. Тэгээд тэр чүүднээсээ энд илүү одоо тэр үнэт үйлдвэрийн моднуудынхаа одоо ургуулах зорилготойгоор энэ мод үржүүлгийн газар ингээ байгуулж байгаа. Энэ зөвхөн мод үржүүлгийн газар биш. Дээрээс нь олон нийтэд зориулсан сургалт танин мэдхүйн ийм төвтэй та бүхний ард одоо бүтээн байгуулалт нь явагдаж байна. За энд тэгээ цаашдаа явах вөхөр мод тарьж ургуулъя гэсэн сонирхсан бүх хүмүүс орж гарч мэдээлэл авч явах одоо ийм зорилготойгоор нөгөө талаар бас түрүү ярьсанчлан энэ доройтсон манай үнэт үйлдвэрийн моднуудаа ойгоос одоо энд тарцуулах зүй бий болгож нөхөн зэрэг ийм зорилготойгоор байгуулагдсан. Нийтдээ 15 талбай байгаа. За талбайн деталь наривчлал юмнуудыг болохоор хариуцсан менежерүүд тайлбарлаад явчих байх. За та бүхний зогсож байгаа хүлэмжний талаар бид эхлээд танилцуулъя гэж бодож байна. За манайх болохоор нийтдээ 750 хэмжээтэй 4 хүлэмжинд энэ жил тарилт хийсэн байгаа. За дандаа шилмэс модоор тарилт хийсэн. Нэг хүлэмжинд болохоор голт бор болон гүйсээр тарилт хийсэн байгаа. Ерөнхийдөө бол бид нар бүх технологи, солонгосын технологийн дагуу хүлэмжийг, хөрсийг, бордоог бүгдийг нь солонгосоос авчирч хийсэн байгаа. За тэгээ энэ бортгыг хүртэл солонгосоос авчирч хийсэн. За тэгээд нийт энэ хүлэмжинд маань 2000 ширхэг бортго байгаа. 2000 ширхэг бортго нь нэг бортго нь 24 нүхтэй. Тэгэхээр нийт 48000 ширхэг тарьц гарна гэсэн үг. Тэгээд нэг нүхэнд нэг ширхэг тарьц ургуулах зарчмаар явсан бид нар. Гар үрлэгчээр тарьсан байгаа. Гар үрлэгчээр тарихад нэг нүхэнд болохоор 3 үр унжилээ. За тэгээ 3 үр унаад ургахад бид нар нэг сайн гэсэн тарьцыг үлдээгээд бусдыг нь болохоор өөр тишин шилжүүлж суулгасан байгаа. За тэгээ ингээд нэг нүхэнд нэг ургах зарчмаар. За одоо энэ бидний орсон хүлэмжинд болохоор голт бор гүйс тарьсан байгаа. Бид нар яагаад энэ навчт мод дунд нь орсон бэ гэхээр орон нутгийнхнаас асуудаг байхгүй. Бид нар нөгөө 5 жилийн хугацаанд хэрэгжүүлээд дуусаад явна штэ. Тэгэхэд бидний нөгөө санал хамаагүй байхгүй. Орон нутгад хүлээж авч байгаа хүмүүс маань ямар мод ургуулмаар байгаа те юу хэрэгтэй байгаа вэ гэдгийг асуугаад ангийнхнаас асуусан. Тэрний үндсэндээ нөгөө гоёлын мод бас тарьж өгөөч гэсэн хүсэлт ирсэн байгаа. Тэрний дагуу бид нар ерөнхийдөө бол энэ жилдээ 2 төрлийн мод тарьчаад байгаа. Монгол солонгосын хамтарсан ногоон өрөм төслийн хүрээнд 3 дахь үе шатанда бид нар ингээ үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа. За энэ 3 дахь үе шатанд болохоор дөрвөн байршил дээр одоо мод үржүүлгийн газар бүхийн дид үцгийг бий болгож байгаа. За Өөрхангай аймаг, Хөвсгөл аймаг, за энэ Сэлэнг аймгийн 90 сумын буган тосгонд мод үржүүлгийн газар, Үнд дэвжлэн Улаанбаатар хотод горх тэрж дээр бас энэ талбайг агуулад ингээд дөрвөн байршилтай дид үтс хийж байгаа. За энэ дид үтс маань
тус бүртээ 15 га талбайтай. За мөн түнчлэн энэ дээр болохоор зөвхөн мод үржүүлгээс гадна олон нийтэд зориулсан сургалт танин мэдхүйн ийм төвийг байгуулж байгаа. За ингэснээр яг нутгийн иргэд мод тарж ургуулъя гэсэн ойн талаарх одоо мэдлэгийг авъя гэсэн хүмүүс бол энд ирж зочилж бас тодорхой заавар зөвлөгөө авах юм болцоотой байж байгаа. За энэ одоо бидний байгын талбай бол их онцлогтой. Ягаад гэвэл Монгол орны одоо 5 зүйлийн үндсэн шилмэс мод байдаг. Энэ 5 зүйлийн шилмэс мод маань Хинтийн нурууны баруун одоо энэ хэсэгт бол ингээ ургадаг. Тэгээ сүүлийн 10 жилийн хугацаанд ойн төмөр зам түнчлэн хураачдын нөлөөгөөр бас энэ 5 үндэс зүйлийн моднууд бас доройтолд орж байгаа. Тэгэхээр энэ ой бол бидний нөхөн сэргээс арилгаар энд бол ихэвчлэн шилмэс төрлийн моднуудыг тэндээ болоо гацуурж одоо хуш, шинэс, нарс гэх мэтлэн одоо эдгээр моднуудын тарцуулгацыг энд бойжуулаад тэгээд тэр доройтсон орой нөхөн сэргээс арилгатайгаар энэ талбай онож байгаа. За тэгээд Солонгосын бас энэ технологийн бас дэвшлүүдийг нэвтрүүлж мод үржүүлгийн газар ялангуяа хүлэмжний одоо технологиг бол нэвтрүүлж байгаа энд. Тэгэхээр нэг ясандаа нэг одоо өрнөөс одоо нэг тарц авах гэсэн ийм зорилготойгоор тэгээд энэ хийж байгаа ажлуудаа Солонгосын мэргэжлүүдийг авчирч за энд ажиллаж байгаа бас энэ орон нутгийн хүмүүс бас хамтдаа ингээд энд ажиллаад суралцаад тэгээд цаашдаа бол энэ одоо мод өршүүлгийн газрыг бол орон нутгийн ой ангийн хариуцаад явахаар ийм зохион байгуулалт ажиллаж байгаа. Намын мөнх гэрэл гэдэг би инженер мэргэжилтэй ногоон ярим төсөлд ороод 11 дэх жилдээ ажиллаж байгаа. За тэгээд төслийнхөө 3 шатны бүх салбарт нь ажиллаж үзсэн ийм хүн байгаа. За тэгээд одоогоор болохоор би буган салбарыг хариуцж ажиллаж байгаа. Буган салбар маань болохоор онцлогтой 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нэгдүгээр болохоор мод үржүүлгийн газрыг 15 га талбайд шилмэс модоор байгуулах ажил хийгдэж байгаа. Гуравт нь болохоор төмөрт өртөж дороотсон нөхөн сэргийх 630 га талбайг ойжуулах ажил эхлээд явж байгаа. Гуравт нь болохоор төмрийн хяналтын систем байгуулнаа. Энэ нь болохоор бид нар ойд 25 м өндөр цамхаг байгуулад тэрнээсээ хяналтын өрөө рүүгээ мэдээлэл авдаг тийм. Тэгээд урьдчилан сэргийлэх ажил хийх тийм төмрийн хяналтын систем гэдэг үйл ажиллагааны чиглэлээр ингээ 3 чиглэлээр ажиллаж байгаа. За өнөөдрийн хувьд болохоор бид манад маш олон инженерүүд ирсэн байна. Тэгээд бид нартай болохоор өөрсдийнхөө хийсэн бүтээсэн ажлыг танилцуулаад төслийнхөө үр дүн танилцуулаад туршлагаа хуваалцаж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Яг одоо бид нар ногоон хэрэм төслийн хүрээнд хэрэгжиж буй буган тосгонд байгаа 15 га мод үржүүлгийн газрын тарилт болон тарьцуулгастай ерөнхийдөө танилцаа явж байна. Мөн дээрэс нь ямар техник хэрэгсэл ашиглаж байна, тарьсан өрөө яг ямар хөрсөнд яаж ургуулж байна, хэрэг ургалцтай байна гэдэг талаар ерөнхийдөө мэдээллүүдийг авж байна. Энэ Сэлэнгэ аймгийн буган тосгонд одоо анхудаага ирж үзэж байна. Үнэхээр одоо байгалийн сайхан цогцолсон одоо төрөл бүрийн одоо Монгол орны оронд ургадаг ой модны одоо их төрөл зүйлүүд ургадаг юм байна. Үнэхээр сэтгэл бол өндөр байна. За 2023 онд айгүй идэвхтэйгээр тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 1200 га талбайд ойжуулалт хийж 3 сая гаруй модыг тарьж навчит мод болон шилмэс модыг тарьж байгаль орчны албан холбоотой газрууд юу хүлээлгэж өгсөн байгаа. Одоо 2024 онд бол Алтан болгот 200 га талбайг ойжуулж байна. Дархуул аймгийн Хонгор сум Тариалангийн бүсийн 41 км га талбайг засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ойн газартай хамтран тэнцээ төсөл хэрэгжүүлж одоо 41 км-ийг тариад дуусж байгаа. Энэ болохоор ингээ гар аргаар боловсруулдаг 130 м урттай ингээд далангууд ерөөхдөө хамгийн бага нь л 25 м урттай далан байна манад. Тэгээд энийг хамгийн эхлээд боловсруулахад бол нөгөө техникээр мэдээж хагална. Тэсний дараа гараараа нөгөө нэг тармуур одоо нөгөө нэг механик багшнуудаар хамаг хогийн малтан үндсүүдийн цэвэрлж агаад тэгээ боловсруулсны дараа нөгөө бууц хар шороогоор борцсон. Энэ гэхдээ өөрөө айгүй нөгөө нэг юм бутарсан хөрс болохоор шууд бууц хацаал бордоо тэгэнгүүт далангаа гаргаа. Далан гарахтаа бас нэг далан дээр нэг 3 хүн хуваарлагдтыг. Тэгээл далангаа гаргасны дараа гараар нөгөө шороогоо хуваарлж байгаа ш. Шороогоо хуваарлаад далангийн хэмжээнд босны дараа давтаж гар аргаар давтаж тэгээд
мөр гаргахаараас нь ажиллагаа яваа. Тэгээд дараа нь тарилтаа бас давхар явчихдаг юм байна. Ерөөсөө хагаллаа, тариллаа, мөр гаргаллаа, дараагийн нөгөө шувуунаас хамгаалах торны хувцалт гэдэг бүгдийн зэрэг явцдаг болохоор манайх энэ талбайг анх тарьж хахад 7 хоногийн дотор бүгдийг тарьж дуусгаж ирсэн. Боловсруулад 7 хоногийн дотор. Тэгээ нөгөө хамгийн гол нөгөө нэг тарих юм нь ерөөсөө хүний нөгөө нэг хамтын ажиллагаа, багийн ажиллагаа, зөв зохион байгуулалт байдаг. Тэгээд яг энд ингээ ажиллахад талбай дээр яг идэвхтэй энэ нөгөө нэг ачаалын үед бол нэг 60 хүн ажиллаж ирсэн. Ойжуултанд бол 100 гаруй хүн явчихдаг. Намайг Хатбаатар гэдэг Хүсгэл аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газрын оолын дарга. Тэгээ энэхүү аяллаар бид нар бас Сэлэнгэ аймагт ирээд ойжуултын мод үржүүлгийн чиглэлээр туршлага судлах аялалд оролцоод явж байна. Тэгээ энэ маань бол одоо тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд мөн Монгол улсад ойг нөхөн сэргээхийн тарцуулгас бэлтгэхэд бол одоо бас туршлагаас холилдсон цаг үе олсон ийм үр дүнтэй ажил болж байна гэж бодож байна. Тэгээ Сэлэнгийнхэн маань бол бас маш их хөдөлмөрч хүмүүс байна. Ялангуяа одоо энэ Бугант Нандин компани мод үржүүлгийн газартай танилцаа явж байна. За өчигдөр ногоон өрөм төслийн үйл ажиллагаатай бас танилцсан. За ингээд эндээс олсон туршлагаа бол бас аймаг орон нутгатаа очиод зарим зүйлсийг нь хэрэгжүүлмээр тийм их сайхан санаа авч явж байна. Биднээс туршлага судлах та нэгтээ бол мод үржүүлгийг үзсэн гэж ойлгож байгаа. Гэтэ манайхад бэрсэндийнээр та нэгтээ бас өөр нөхөн зэрэгээс мод үржүүлэг бүтээгдэхүүнээ гэрийг бол бид 3-4 янзаар шийдвэртэй хөнөөгөр гэдэг маягаар хийж байгаа. Тэгэхээр энэ болгон дээр нь бас бидний хамт олонны хүч багаар яаж ажиллах чадвартай яаж хийдэг гэдэг бол харуулж байгаа гэж ойлгож байгаа. Тэгээд газраас ирсэн энэ ойнгийн төлөөллүүд та нарт бол олон аж ахуйн нэгжүүдийг цаашаа түгээж бидний одоо энэ сурч 2007 оноос өнөөдөр хүртэл сурч эзэмсэн мэрэгжлийг бишээ олон түгээж Монгол улстай бас олон баялаг бүтээгч болоосай гэж хүсэж байна. Ганцхан энд биш Монгол орны өнцөг болон бүрт бүх модыг бүтээгдэхүүн болгосоо гэж хүсэж байгаа. Тэгээд тэр утгаараа манай компанийг зорж ирсэн болов манай компани 2007 оноос өнөөдөр хүртэл яг энэ баялаг бүтээгдэхүүн салбараар бол маш хичээж ажиллаж байгаа. Тэгээд эцсийн бол хичээж ажилласны үр дүн бол өнөөдөр бид бол модыг бүрээр бойжуулж ургуулж чадчихээн. Манай одоо мод үржүүлгийн талбайд бол 17 сая ширхэг мод бол тарьчихсан оруулж байгаа. Европ Сумрын анги маань анх 1924 онд ингээ байгуулагдсан. Тэгээд одоо 6 оны бүрэлдэхүүнтэй ажилладаг. Европ Сумрын анги маань инженер, техникч, нарав гэсэн бүрэлдэхүүнтэй ажилладаг байгаа. За ингээ хангаа бусын ангиуд маань ингээ манай тосгонд маань ирж тосгол судалж байгаад ингээ маш их баяртай байгаа. Ногоо ирээдүйн төлөө хамтдаа мод үржүүлгийн газрын үйл ажиллагааны онцлоггүй шилмэс болон навчил мод хуулийг нь ургуулдаг. Энээс гадна бол их ургамлын патентаас байгуулсан эндээс бол 10 гаруй зүйлийн үрээ авч тарьдаг ийм одоо онцлогтой байгаа. Тэгээ ер нь одоо мод үржүүлгийн газрыг байгуулахдаа хамгийн гол нь яг хөвгтэй зэрэг их ургамлын патентаас хамгийн түрүүнд бодж хийх нь зөв юм байгаа. Одоо хаанаас ирж явах вэ? Талбайгаасаа өөрөө түгэ тарьчих нэг чинь өөрөө сайн чанарын тарьж суулгах материалыг ургуулнаа гэсэн үг шүү дээ. За тэгээд ийшээ яваад
юунуудаа танилцуулна. Папага. За энэ бодох дээр зөв 2 настай хайлаа сүд байгаа. Угаж аваад одоо борлуулалтанд бидсэн. Хайлаасыг 5 ангилна. Одоо энэ дэр нам одоо бүдүүнээр шилээд те 1 2 3 дахь гээд 5 зүргээр ангилж боож байгаа. За тэр бодох дээр зөв үрэл байна. 1 настай. Ингээд одоо 70 хайлсууд байна 1 настай. Би одоо 42 дахь жилдээ энэ мэргэжлээр ажиллаж байна. Тэтгэвэр гаргасан ч гэсэн миний одоо мэргэжил намайг одоо ажилтдаг хэвээр нь байлгадаг одоо урамтай байдаг. Ингээд манай яг одоо ОВС компани гэж байгаа. ОВС компани мод үйлчлэг хариуцсан ажил тарьсан инженер манай одоо ОВС компани бол мод үйлчлэг, ойлуулалт, байгалийн сургуургалт, нөхөн сэргээлт гэх мэтийн одоо хотын ногоон байгууламжийг ногооруулах үйл ажиллагаанд бол идэвхтэй оролцож байгаа байгууллага. Та бүхнийг манай талбай дээр хүрэлцээж бидний маань хийсэн үйл ажиллагаатай танилцсанд маш их баярлалаа. Цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье. За сайн байцгаана уу. Тэгэхээр өнөөдөр ойн газар зохион байгуулж байгаа хангамын бүсийн ойжуулалт туршилт судлах аялалд оролцоод явж байна. Тэгээд Цэцлэнгийн аймгийн Шаамар суманд ирсэн байна. Ойн байцах компани үйл ажиллагаатай Эрдэнэчийн хэсэгт ойн байцах компани үйл ажиллагаатай танилцж байна. Тэгээд олон төрлийн шилмэс модыг стандартын дагуу тарьж ургуулдаг олон жилийн туршлагатай хамт олон байна. Тухайн хамт олонны ажил бол одоо ингээд 5 төрлийн шилмэс модыг үрээр болон үрсгээр тарьж ургуулж байгаа юм байна. Тэгээд олон сайхан туршлага судалж мэдлээ. Тэгээд та бүхний ажил амжилт хүсье. Баярлалаа. 10 жил энэ талбай дээр яг мод үржүүлэхийг хариуцаад ажиллаж байгаа юм хүн байгаа. Тэгээд манай энэ компанид болохоор одоо жимс гэн тэгээд гоёлын мод тэгээд навчит болон ойжуулцуудыг нөгөө ойжуулах шинс мод шинс болохоор чинь 3 төрөл шинс шилмэс мод чинь 3 төрөл шинс нас 4 төрөл юм байна. Гацуур жодоо гэдэг 4 төрөл тарьдаг. Тэгээд нийт болохоор 34 төрлийн бут сөөг модыг тарьж үржүүлдэг юм компани байгаамаа. Энэ хангамын бүсийн аялал үнэхээр яг нүдээ олсон гэж хэлдэг юм уу, тийм л ажил байна гэж хэлмээр. Ер нь нэг тэмдэглэлт үйл болдог, анги хамт олон уулзалт болдог ч юм уу, бүгдээрээ л юм уу тийм уулзалт үйл ажиллагаан дээр хамгийн урдаа бүгдээрээ нэг мод тарил гэж уриалмаар байна да. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ойн газар болон оюутлага компаниас хамтран зохион байгуулж байгаа хангамын бүсийн ойжуулалт сэдвтээ танилцах үзүүлэх сургалт аялал бол манай аймагт хэрэгжиж байгаад тэгээ манай аймгийн бас туршлагаа судалж ажиллаж байгаад бол маш их баяртай байна. За манай аймаг бол энэ жил тэрбум оюутлага компани хөрөнгө оруулалтаар Алтан булаг суманд 400 га талбайд өрлөг гэх газарт бол нарсан ойжуулалт тэрбум мод сангийн хөрөнгө оруулалтаар Алтан булаг суманд 750 га талбайд бас нарсан ойжуулалт, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 300 га талбайд нарсан ойжуулалт гэх нийт 1450 га талбайд одоо ойжуулалтын ажлыг хийж гүйцэтгээд байж байна энэ жил. Цастаа өдөр тожин насныхаа байгалийн зохицуулах газар дээр ирлээ. Тэгээд 21 аймгийн ойнгуудын манд ах иш нартайгаа бас мэргэжилт нэгт хүмүүстэйгээ гоё сайхан аялаад явж байна. Тэгээд хангам бүсийнхаа бүх сайхан ойжуулалт хийж байгаа байгалийн байгалийн тариулаа хөгжлөө одоо бүх төрлийн тарьсан газрууд дээр бүх хүмүүс очиж танилцлаа. Тэгээд ялангуяа одоо говийн бүсээс ирж байгаа хүмүүс маш ихээр баяртай ах шиг байна. Тэгээд энэ аяллаа хамгийн гол зорилго нь бол 21 аймгийн бүх аймгийн маань одоо хоорондоо уулзаж 100 жилийнхаа бүх одоо гоё дурсамжуудаа яаж мод тарьсан арга хэмжээ гоё юмудаа ярьж явж байгаа нэг гоё юунаа. За ямар ч гэсэн энэ аяллыг бол ойн газар оюутлахаа хоёр манаас маш амжилттайгаар гоё зохион байгууллаа. Тэгээд хүмүүсийн сэтгэл бас их өндөр ах шиг байна. За бүгдээрэнд нь уриалахад тонгоёрын төлөө бүгдээр хамтдаа сайхан мод тарьцгаая. Манай ойн газар болон оюутлага компани зүгээр зохион байгуулсан энэ хангамын бүсийн ойжуулалт аялал маань тэгэхээр үр дүнтэй болж байна. Энэ тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд гадны ихээсээ илүү энэ Монголд байгаа сайн туршлагуудыг бид нэр хоорондоо ингээ хуваалцах нь маш чухал байгаамаа.
Тэгэд энэ аял үнэхээр үр дүнтэй гэж бид нар үзэж байгаа. Улсын засаг хамгаалалттай газар бол ер нь 2003 онд 3 оноос засгийн газрын тогтоолоор улсын засаг хамгаалтанд аваад одоо доройтсон нөхөн зэргийг чиглэлээр үйл ажиллагаа явуулаад одоо 21 дэх жилдээ ажиллаж байгаа. Одоо яг энэ одоо түүхт энэ 100 жилийн одоо 20 жил бид нар яг мод тарьцсан, нөхөн сэргээцсэн, хамгаалцсан ийм байгууллага байгаа. Тэгээ бид нар нийтдээ одоо 70,805 га газар Сэлэнгэ аймгийн Жавхланд, Чамар, Алтан булаг гэсэн энэ 3 сумын одоо 70,805 га газрын 52,000 га ойгоор бүрхэгдсэн талбай. Тэрний одоо 18,000 орчим ерөөдөө хүний гараар бүтсэн ийм ойжуулалт. Одоо энэ самбар дээр байгаа мэдээллээр бол одоо хөндлөн огтлтын талбай тэгээд одоо өндрийн өсөлтүүд энэ төр ингээд ондоо гарсан анзаарч байгаа сте тий. Одоо сэрүүлт болон өчирсэн талбай нь одоо 0.5 гад 1370 ширхэгтэй байсан бол одоо өндрийн өсөлтөнд жишээ нь 7.6 байгаад анхны үеэрүүлдээс нь 6.7 гэдэг. Энэ дээр бол нэг наривчлсан үзүүлэлтүүд гарч ирж байгаа. Яг бие даасан жимсгэн чимэглэлийн ургамлын судалгаа хариуцсан нэгж байдаг. За энэ нэгжийн маань талбай бол энд байрлаж байгаа. За мөн ургамлын генетик нөөцийн сектор гэж байдаг. За энэ сектор болохоор зөвхөн жимсгэнээр хязгаарлагдахгүй ген банкын үйл ажиллагааг явуулдаг. За энд манай одоо бидний ирээд байж байгаа талбай бол талбайн ген банк юм байна. За талбайн ген банкд үндсэндээ бол одоо модлог ургамлууд, чимэглэлийн ургамлууд, жимсгэн гэдэг дэлхийн өнцөг булан бүрээс энд анхны одоо судалгааны материалуудыг авчирдаг ийм талбар аваа. За бид нэр хавар тариалсан суулгацаа стандартад хүргээд за стандартын хангасан суулгацууд одоо нэг хурааж аваад одоо борлуулалтанд гарах мөн судалгаанд тарих одоо дээшнүүдээ одоо хурааж аваад одоо үндсэндээ хаяг шошго хийгээд одоо хадгалтанд ороход үндсэндээ бол бэлэн болгоцсон байгаа. За энэ болохоор бид нэр 70 ясны 3 сорт, за үхрийн нүдний 6 сорт, дандаа сүүлийн том жимстэй ийм сортууд байгаа Оросоос гаралтай. За мөн тошлоо, алим, чавганы ийм суулгацуудыг үндсэндээ бол одоо хадгалтанд оруулах гэдэг бэлтгэсэн байгаа. Одоо ерөөсөө л энэ сэлэнг одоо тий уус ховд гэдэг энэ голын айс дагуу нийт нэг 13.5 мянган га талбай цацган бол ургаж байгаа юм байна байгальда. Тэндээ бол 43 өөр хэлбэрүүд байгаа юм байна. Түүн дотроосоо бол ашигтай одоо тий одоо ашигтай 21 хэлбэр байна гэж тэрийг үрээр нь ургуулсан энэ палантаас ер нь бол Монгол орны нөхцөлд бол ганцхан цорын ганц судалгааны ажил явагдаж байгаа гэсэн үг. Энэ тунтаас аль аймгийн аль сумын хамгийн сайн гэж та нар үзэн болоо. Одоо энд бол одоо ерөөсөө л за хамгийн сахарын агуулмж өндөртэй гэж ярьж байгаа нь бол завхан одоо аймгаас ирсэн сортууд бол сахарын агуулмж өндөртэй байна. Тэсийн гол тий баян голоод байгаа дурж байгаа. За тэгээд витамин С-ийн агуултаараа бол одоо яг сэлэнг тий сэлэнгийн айсаа голны дагуу ирсэнүүд нь агуулмж өндөртэй байна. За тэгээд бас сэлэнгийн дээжүүд бол харцангуй намхан ургаж जैन тий ийм үзүүлэлтэд бүгд хоорондоо ялгаатай байгаа. За увсаас ирсэн дээжүүд бол одоо тий илүүтэй тэр хойш харагдаж байгаа бүр илүү өчргөг өндөр одоо 3 метрээс дээш одоогийн байдлаар ургацсан байж байгаа. Тэгээ гих мэтчлийн ингээд бүгд өөр ингэсэн онцлогтой хоорондоо маш их ялгаатай. Тийм судалгааны ажил энд гүйцэтгэж байгаа. Манай хүрээлэн үндсэндээ бол ургамлын аж ахуй, технологийн судалгааг хавсран гүйцэтгэдэг. Бид нэг 1300 гаруйгаа талбайд судалгааны ажлууд эрхлэн явуулж байна. Судалгаа үйлдвэрлэлийн ажил. За энд бол үндсэндээ
үр тариа, тэжээлийн ургамал, төмс хүнсний ногоо, жимс жимсгэн гээд эдгээр төрлийн ургамлуудын судалгаануудыг бол гүйцэтгэн явуулдаг. За эндээс маш олон сортуудыг үр тарианы ихэд бид одоо 100 орчим сортыг шинээр гаргаж мөн одоо төмс хүнсний ногооны 60 гаруй сортыг нутагшуулах. За жимс жимсгний мөн 60 сортыг нутагшуулах. Энэ ажлуудыг бол эрхлэн гүйцэтгэж байна. За үүний хажуугаар эдгээр таримлуудыг тариалах технологийн судалгааны ажлуудыг бол хавсран гүйцэтгэдэг. Сайн байцгаана уу? Намайг Буцаахны Ялуу найдад Хорд аймгийн Сум Дундын аймагт ай инженер хийдэг. Тэгээ өнөөдөр хангаа бүсийн туршлага судлах мод хөдөлгөөний чиглэлээр туршлага судлах аялалд явж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд зохион байгуулж байгаа ойн газар бол ноёдлогын хамт олондоо баярлалаа хэлмээр байна. Засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг ойн газар оюутлогын хариуцлага компанитай хамтраад хангаа бүсийн ойжуулалтын туршлага судлах аяллыг 3 өдөр амжилттай зохион байгуулаад өндөрлж байна. Тус аялал туршлага судлах аялалд Өмнө Говь аймгийн 70 дахь хот буюу Төвийн бүсийн Сум Дундын аймгийн төлөөлөл 3 хоног аялалд оролцлоо. Тэгээд хангаа бүсийнхаа ойжуулалт болон жимс жимсгний мод бот тарих, арга технологи, туршлага эдгээрийг бас нэлээд судалж харж явлаа. Манай бид бүдгийн хувьд бол манай хангаа бүсийн ойжуулалт нэртэй туршлага судлах аялал маань хамгийн сүүлийн өдөр буюу дарханд ирээд байна. Тэгээд өнгөрсөн 3 хоногт Сэлэнгийн аймгийн Буганд тосхон болон Шаамар сум, Дархан аймаг гээд нийт 5-6 компаниар явж туршлага судалсан байгаа. Тэгээд ер нь анзаараад хахад нөгөө компани болгон төсөл болгон өөр өөрийн гэсэн хөрс бэлтгэх тусгай технологитой, бусжуулах технологитой өөр өөрийн гэсэн арга технологиор тарьдаг юм байна. Тэгээд тэдгээр нь ч гэсэн манай оролцогч 21 аймагаас оролцож байгаа 90 гаруй оролцогчид маань ч гэсэн айгүй туршлага болсон байхаа гэж найдаж байна. Тэгээд энэ аяллыг яагаад зохиох болсон бэ талаар товч танилцуулах хөхөд Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд оюутлогын компани 100 сая мод тарих амлалтыг авсан байгаа. Түүнийхээ 63.5 саяыг биетээр 40 саятай дүүцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг ойн салбарт оруулахаар төлөвлөд байгаа. Тэдгээрийн нөгөө нэг ажил нь болохоор ойн салбарын мэргэжилтүүднийг чадваржуулах, бэхжүүлэх гэсэн хөтөлбөрийн хүрээнд энэхүү аялал маань зохиогдож байна. Тэгээд нийт оролцогчдоо холоос зорж ирээд оролцож байгаа оролцогчдоо баярлалаа гэж хэлье. Тэгээ аялал нь амжилттай туршлага гэхээр хөрөнгөлөөсөн хаа гэж найдаж байна. Ой мэргэжилтнүүд төрөл бүрийн хөрс экосистемд тохируулан мод үржүүлэх шинэ арга техникийг туршин судалж, байгаль орчны нөхцөл, тогтвортой ургалт, мод үржүүлгийн шинэ технологиуд, орон нутгийн хэрэгцээ шаардлагат нийцсэн арга барил, ойжуулалт, нөхөн сэргээх стратегийн талаар олон чухал мэдээлэл солилцлоо. Мэргэжилтнүүд өөр өөрийн нутаг орны онцлогт нийцүүлэн усжуулалт, мод үржүүлэх, арчлах туршилгаасаа хуваалцсан бөгөөд ингэснээр ойжуулалтын салбарт хамтын ажиллагааг сайжруулахад томоохон ач холбогдолтой уулзалт боллоо. Хүн амьдралдаа 3 зүйл хийж гүйцэлдүүлж чадвал амьд явсны хэрэг бүтсэнд тооцдоо гэдэг. Түүний нэг мод тарих. Мод үржүүлэх, хамгаалах, арчилж тордох гэдэг буянд бахархан ажил хийж яваа ойн эзэд нэг дороо хуранчуулж Монгол орны ойн сангаа нэмэгдүүлэх, цаашлаад дэлхийн дулаалд, дэлхийн хүн төрлөختний эрүүл, амьд явах цаашдын ирээдүйд үнэт хувь нэмрээ оруулах ажилдаа үнэнчээр зүтгэн явнаа. Ногоо ирээдүйн төлөө хамтдаа